За баярлалаа. За ер нь Монголд бол баялагын болон орлогын тэгш бус хуваарлалт үүссэн байгаа. Төсөв өсөөд идэг, талхны үн өсөөд идэг, гэвч орлого цалин өсөхгүй байгаа. Ард иргэдийн. Энэ юугаар илэрхийлж байна гэхээр Gini коэффициент гэж байдаг. Энэ бол олон улсын эдийн засгч нарыг баялагын хуваарлалтыг тодорхойлдог. Энэ Монголд 0.39 байгаа юм. Тэгэхээр яаж энэ өсөлтийг статистикийн өсөлтийг ард иргэдэд ялангуяа үрхийн орлогыг нэмэгдүүлэхээр хуваарлах вэ? Яг дотоодын бүтээгдэхүүнийг харахад бол өсөж байна. Өнөөдөр нэг хүн ногд дотоодын бүтээгдэхүүн бол $6,800, эргэжил $8,000 болно гэсэн тийм таамаглал төсөөл тавьсан. Тэгэхээр дотоодны бүтээгдэхүүнийг бодог аргач л байдаг юм. Томьёол энэ нь бол нэгдүгээр дуулах хэрэглээ, хөрөнгө оруулалт, нэмэх нь засгийн газрын зарлага, нэмэх нь цэвэр экспорт. Монгол улсад яагаад GDP ба дотоодны бүтээгдэхүүн өсөд байна гэхээр манай цэвэр экспорт өсөд байгаа. Энэ бол цэвэр оюутлогын зэсийн уурхайтай холбоотой хамаартай. Нөгөөдг нь улсын төсөв өсөд байгаа юм. Тэгэхээр энэ статистикийг яг тоог яаж яг ард иргэдийн орлогод үрхийн орлого буулгах вэ? Ямар механизм ашиглах вэ гэж асууя. За хоёрт нь өнгөрсөн жил бид нэр 109 хуулийг цахим хөгжүүлэх 109 хуулийг баталсан. Энэ ямар холбоотой вэ гэхээр өнөөдөр бол e-Mongolia гэсэн бүтээгдэхүүн гараад, платформ гараад 1200-аад үйлчлэгийг цахимаар ард иргэдэд олгож байгаа юм. Яг үүнтэй адилхан e-business гэсэн платформ байгаа юм. Энэ ямар зорилгоор энэ 109 хууль нэмэлт өөрчлөлт оруулсан бэ гэхээр бизнес эрхлэгч зориулсан e-Mongolia гэж ойлгож болох юм. Нэг өсөндөө гэртээ компьютер дээр сууж хагаад тэгээд шинээр аж ахуйн үүсгэн байгууллага бүрэн хуулийн зохицуултыг хийж өгсөн юм. Тэгээ энэ яг хэрэгжиж байгаа юу? Хэдэн үйлчлэгээ e-бизнесээр олгож байгаа вэ? Яг Эстони улсууд бол яг тухайн иргэн гар утсаараа богоон сууж агаад 30 минут өдөр шинээр аж ахуйн бий болгож байгаа. Тэгээ энийг ясны одоо эдийн засгийн илүү либералчилж байгаа л гэсэн үн цэнтэй хадгалж байгаа нэг зүйлд нэг нь л дээ. Тэгэхээр яг бидний хүссэн дээр зорилготой хүрч чадсан уу бизнес платформ асууя. Хөрөнгийн бирж, капитал маркет гэж ярьдаг. Хөрөнгийн зах зээлийг яаж хөгжүүлэх вэ? Энэ чинь бол эдийн засгийн бас бүтсэн нэлээд том одоо институц гэж баган гэж ойлгож болох юм. Хөгжиж байгаа улс орнуудын хөрөнгийн биржийн дотоод бүтээгдэхүүнтэй харьцуулах коэффициент нь харахад бол Вьетнам улс 45, Индонез 40, Казахстан 33 байна. Монгол улсд бол 7% байгаад байна. Нэгс нь хөрөнгийн зах зээл юу вэ гэхээр үнэхээр одоо шинээр гой санаа зохион бүтээсэн инновацдаг бүтээгдэхүүн гаргацсан эргээд юу дутагддаг вэ гэхээр хөрөнгө дутагддаг. Тэгэхээр тэр санаагаа үнэлээд хөрөнгийн биржтэй гараад их усүр татаад хөрөнгө оруулалт татаад бизнесээ хөгжүүлээд орлогоо нэмэгдүүлээд улсын төсвөөтэй татвараа төлөөд явах эдийн засгийн одоо бүтцийн асуудал л да. Тэгэхээр энийг ямар байдлаар хөгжүүлэх тийм бодлого баримтах вэ хэрэгжил гэж асууя. За төлбөрийн тэнцлийн хямрал Монгол улсад ирчээд байгаа л да. Яг үүндээ. Тэгэхээр энийг хамгийн амархан аргаар яаж гарах вэ? Хамгийн түргэн гэвэл гадаадын хөрөнгө оруулалтыг татах. Яг мэдээж одоо бондын сэргэлтийн хүрээнд төмөр замын холболт явж байгаа. Гэхдээ энэ бол 22 сарын дараа ашиглалтанд орно гэж байна. Тэгэхээр яаж урсгал дансаа нэмэгдүүлэхэд бол гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар ямар бодлого баримтлах вэ хэрэгжил. Цагаан төмөрсөд хариулт өгье. За Бачуур гишүүний асуултанд хариулъя. Хөрөнгийн зах зээлийг хэрхэн босгож ирэх вэ гэдэг дээр сангийн яам биржийн хөгжлийн төлөвлөлтөө нэг тодорхой тайлбарлахын зөв байх. Бачуур гишүүнтэй санал нэг байна. Санхүүгийн зах зээл босч ирэхгүй бол зөвхөн банкар явуудахаар энэ улс чинь бол мөнгөө эргүүлж чадахгүй байна. Нэг эргээд мөнгө ингээд алга болчиход байна. Тэгэхээр мөнгө ядаж 3-4 иргэдэг байж ич өөрөө өгөөжин сайжирдаг гэдгийг бүгдээрээ мэднэ. Валют болж хуурах хүртлээр хугацаа ордог гэдгийг бүгдээрээ мэднэ. Тэгэхээр одоо бол хадгаламжаас өөр бидэнд хэрэгсэл байхгүй байгаа гэдэг бол таны саналтай санал нэг байна. Тэгэхээр хөрөнгийн биржийн хөгжлийн төлөвлөлт, хөрөнгийн захыг босгох тухай дээр Ганбаатар хариулаарай. Цахим бизнес бол яалтчгүй одоо бидний энэ
цахим хөгжил өөрөө бидний асуудлыг шийдэх хамгийн том шийдэл болж байна. Тэр бол одоо зөвхөн Монголын биш, дэлхийд даяараа. Тийм учраас энэ дээр бол одоо Баатар Хүрсээ тодорхой тэр бизнесийг хэрхэн хөгжүүлэх вэ? Одоо бид нар Монголиа гэдэг дээрээ бизнесээ холбомоор байгаа. Энэ холболтыг гүйцэд хийж чадах юм бол бизнесийн үйлчилгээнүүд орж ирмээр байгаа. Жишээлбэл натурат энтер нь яг Монголиа руу ороод ирэх юм бол хүмүүсийн хөл хөдөлгөөн багасаад тэр нөгөө төвжирлийн дарамтууд тэндээс авж байгаа одоо стресс нь бол алга болно гэж харж байгаа. Тэгэхээр энэ платформыг яг бизнесийн чиглэл рүү яаж холбох вэ гэдэг дээр одоо Баатар Хүрсээ хариулах нь зөвөө. Ер нь орлого нэмэгдүүлэхийг бол орлогын хуваарлтыг нэг засгийн газар хийгээд байгаа юм бол байхгүй шүү дээ. Тэрийг бол Бачмаар гишүүн сайн мэдчихэж байгаа. Хин хөдөлж чадсан төрүүлж юм аваад байна л гэдэг асуудал. Тэрнээс цааш урсгалыг нь яах вэ гэдэг дээр яалтчгүй хөрөнгөний биржийг босгож ирэх. Дээр нь үйлдвэрлэлийг бий болгох. Үйлдвэрлэл бий болж иж тэрлүү хүмүүс ордог. Тэгээд инновацийн экосистемийг угсрах гэдэг ийм асуудал. Энэ болгоныг шийдэхийн тулд хамгийн түрүүлж хийх алхам бол эрчим хүч юм байна. Эрчим хүч юм байна гэдэг дээр санал нэгдээд засгийн газар бол энэ эрчим хүч рүү хөрөнгө оруулалт. Таны хэлдэг мэдээж хэрэг эдийн засаг өсгөхөд хамгийн чухал зүйл бол гадны хөрөнгө оруулалт. Гадны хөрөнгө оруулалт одоо бүх төвшөндөө татарч байна. Бүр яг одоо хятад бол бүр дөнгөж 4 тэрбум долларын хөрөнгө оруулалт одоо эхний хэдэн сарын байдлаар авч шít. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хэдэн зуун тэрбумыг татдаг улс ингэж орж ирнэ гэдэг бол өөрөө хөрөнгө оруулалтын урсгал бол ингээд Трамп тарифтай холбоотойгоор алсарч байна. 90 сүүлийн хэдэн жил бол энэ алсарсан. Одоо юу руу явж гэнэ гэхээр яг ногоон эдийн засаг руу, тодорхой засгийн оролцоотой төсөл рүү, тодорхой том бүтээн байгуулалт руу гэдэг ийм хөрөнгө оруулагчид хамгийн баталгаатай тэр зүйл рүүгээ хөрөнгө тавьж байна. Тэгэхээр яалтчгүй засгийн газар оролцоод явах төслүүд бол төрүүлээ санхүүж өгөх нь бол тодорхой байна. Тэгэхээр засгийн газар одоо эх 4 жилд Баатар Хүрсээ нэмж хариулъя. Өөр албаны хүмүүс нэмж хариулахаар бол 4-р энэ дээрээс хариулдаг шүү. Энэ дээр авчаарай. Баатар Хүрсээ. За маш чухал асуудлыг хөндлөө. За Монгол төрийн үйлчилгээний нэгдсэн цахим хуудас гарснаар одоогийн байдлаар 1264 үйлчилгээг бол тогтмол үзүүлж байна. За бизнес цонхыг тусад нь гарч аж ахуйн нэгжүүдэд бизнес дээлтэй болгох төрийн шуурхай байлгах чиглэлээр үйлчилгээний цонхыг тусад нь гаргасан. За үүнээс хойш 312 мянган аж ахуйн нэгж үйлчилгээ авсан байна. Одоогийн байдлаар 832 үйлчилгээг одоо бизнест оруулсан байна. Цаашдаа бол бизнес үйлчилгээ бол мэргэжлийн холбоод худалдаа аж үйлдвэрийн танхим төрөөс үзүүлж байгаа бизнес үзүүлж байгаа бүх үйлчилгээний нэгдсэн цонх байдлаар хөгжүүлэхээр одоо хөгжүүлээд явж байгаа гэдгийг хэлье. Баярлалаа. За, сангийн яамны төрийн нарийн бичгийн дараа Ганбатар 3-р энэ дээрээс хариулдаг. За. Хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэх асуудал дээр сангийн яамнаас болон засгийн газраас хэдэд арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэх хамгийн гол үндсэн ажлуудын нэг бол дэд бүтцийн найдвартай асуудал байгаа. Энэ дээр хөрөнгөний зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудын системийн уялдаа холбоог хангах цог шинжилгээг хэрэгжүүлэх арга хэмжээг 24 оноос авч хэрэгжүүлээд байна. За энэ хүрээндээ бол хөрөнгөний зах зээлийн шинжилгээ хүрээнд дэд бүтцийн байгууллагуудын систем засаглалт хүний нөөцийн чадваржуулах зэрэг асуудлыг цогцоор хийх арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх ажлыг бол эхлүүлээд ажиллаж байна. За мөн түүнчлэн хөрөнгөний зах зээлийг дэмжих чиглэлээр татвар дээр нэлээд арга хэмжээ татварын болгоод дэмжих арга хэмжээг авч хэрэгжүүлээд энэ нүрэндээ бол Монгол улсад байрладаг татвар төлөгчийн хувьцаа үнэт заас өрийн хэрэгсэл борлуулсан орлогод албан татвар ногдуулахад Загварч хариулъя. нийт үнийн дүнгээс худалдаж авсан үн болон шимтгэлийн дүнг хасад тооцдог болсон. Мөн хувьцаа үнэт заас өрийн хэрэгсэл борлуулсны орлогод ногдуулах татварыг 2024-өөс 26 онд 90%, 27-оос 29 онд 50% хөнгөлдөг байхаар ингэж бол болгосон. За 3 дахь нь нээлттэй компани хувьцааны ногдлын ашигын татварыг дотоодын 10, гадаадын 20% гэж тооцдог байсыг нийтлэлд нь 5% болгож бууруулсан.
За мөн Монгол улсад байрладаг албан дотор төлөгчийн гадаад дотоод үнэт цаасны анхдаг зах зээлд нийт санал болгон нээлттэй арилжаалалт үнэт цаас гаргасан тохиолдолд үнэт цаас гарах үйл ажиллагаатай шууд холбогдсон гарсан зардыг 20% нэмэгдүүлж албан дотор ногдохоор орлогоос хасад тооцдог болсон зэрэг энэ дэмжлэгүүдийг доторын бодлогоор бол дэмжсэн байгаа. За мөн хөрөнгийн биржийн нийт арилжаа 2023 онд 725 тэрбум байсан бол 2024 онд 1.4 их найдварж 2 дахин нэмэгдсэн байгаа. Мөн сангийн яамнаас засгийн газрын хөрөнгийн За товчхон хариулъя. За болъё доо. За Бачуур шүү. Тодруулжсаг уу? Хөрөнгийн биржийг амжилттай эдийн засгийн бүтцэлгэнд бол дид бүтцэхээс илүү одоо эргэцэн байдалтай 1920 онд Америк нэгдсэн улсын хөрөнгийн биржийн дотоодны бүтээгдэхүүнийхээ 100% тэмцдэг гэсэн. Тэгэхээр ч одоо манай Монгол улсын дид бүтц чинь мэдээж тэрнээс 100 жил дараа хамаагүй л илүү болсон байна. Гол нь эргэцэн байдал байгаад байгаа. Сайжруулах. Settlement бол clearing хийхдээ өдөртөн хийх. За дээрээс нэмээд жижиг хувьцаанд ирэх ашгийг одоо хамгаалах. Мөн чөлөөтэй арилж байгаа нийт хувьцааны хамгийн багадаа 15-аас 20% болох. Өнөөдөр ч юм бол баг 97% нь нэг гэрүүлээдэг. 3% нь хаанаа мэдгэдэггүй тийм компаниуд хөрөнгийн биржтэй арилжаад байгаа байхгүй юу? Байгаад арилжахгүй байгаа. Тэгээ энэ бүхнийг та бүхэн бас нэлээд харж үзэж илүү боловсронгуй болоход анхаарч ажиллаарай гэж хэлье. Яагаад гэвэл хөрөнгийн бирж гэдэг чинь бол эдийн засгийн үндсэн суурь нэг юм аа. За. Одоо тэгээд ер нь яг хэдүүлээ бас